За нэгтэй баг. Цагаан баримтлах, бусдыг анхааралтай сонсох, бие гүнзгэх, хоол чам ярих, хичээлдээ идэвхтэй оролцох. Арнууд хичээл баримтлагыг үтэн тийм үү? За өнөөдрийнхаа хичээл баримт аюулгүй асуун дөрвөнд тэгснээс харцаа өгдөө те. Баг болгон дээр нэг аюулгүй асуун дөрв байгаа. За өнөөдөр бид өнөөдөр хичээлээр загсчин гэдэг тулаанд орно. За юу. За багууд дээр ингээд юунууд тараацсан байгаа. Баг энэ татсан тийм ээ. За энийг эхний хүүхдэд багш нь өгч. За юу. За эхний хүүхд загсаа бараад дараагийнхаа хүүхдэд энэ уурга шилжүүлнэ. За нэг баг хэдчний хүүхдтэй байх юм. За хэдчнээ загсаа наачаа. Нэг болгон нэг юу арах вэ? За эхний хүүхдэд барьж байгаарай. За дахиад зэрэг ихтэй шанхаарч шүү. Эхний хүүхдүүд барьсан байна. Тэгээд дууссан багууд. Урдаа бүгд тэгээд дууссан. Аа. Хавтар тостой. Оо, хавтар тостой. Оо, чаа. Битүү. Хавтар. За таксаа боштой савтай ослоо жоо харьцаач тавьчих гэж байна. За энэ үү. За энэ тавьдаг тавьчих. За нааш тацаа. Тавьдаг.
앞에 줄에는 다 전부 다 있죠. За сая хамбас тавталмаас дуусна тийм ээ. За энийг юу гэж нэрлэдэг вэ те? Уур тийм ээ. Сая бид нар загсыг юу болов уу? Уурнаас. За загсыг барихад энэ үзүүлэлт юу байх ёстой вэ? Тэгээд нөр бид нар юу болчихсон? Тэр учраас сая ухнаас загсыг яа гэж бодов? Амархан байж чадлаа тийм ээ. За бүгд юу яач чараа бүгдээрээ. Наад хайц ширэн дээр байгаа хайцуудаас ажиллагаа хийцгаа. Ажлаа цаа таньж байгаа ажлаа таньж байгаа гэдэг. Ажлаа. За ажлын процессын дээр юу гэж зүйл вэ? Зүйл дараа за хамгийн эхлээд бүгдээрээ миний таамаг гэдгээ таамаглаа гэж авчих. Зөвхөн таамаглаа гэж шүү. Татагдсан татахгүй зүгээр чинь өөрөө юу тавьчихгүй шүү. Тавтар дууссан, дөрөв дууссан байна. Анар гоогаар дууссан. Тусаад картин хаваад бүгдээ шүү дээ. За бүгдээ тус. За одоо бүгдээ хайцанд байгаа зүйлээ нэг хараад. Хайцанд юу байна вэ? Нэг зүйл аваа. хайцанд байгаа зүйлээ давна. Өөр юм уу? Хайцанд байгаа зүйлүүдээ юу байсан? хайцанд байгаа зүйлээ давна шүү. За, хайцанд байгаа зүйлээ харуу. За, хасуулж бүгднээс анхаарай. За, бид туршилт хийх гэж туршилтын заавартай танилцсан. Элхцэн дээр хаа. За, багшийн зааврыг дагаарай. Нэг чирээн дээр байгаа эд зүйлсийг ээд заагаар дамжуулан авч сорондод дайрдууд начигдаж байгаач ажиглах. Хоёр, бүх хэзээ туршилт үзэх ёстойг анхаарах. Гурав, бусдыгаа туршилт хийж байгаад хүлээцтэй хандаарай. За, одоо сая галц тийм ээ. За, одоо бүгд соромжоо. Өөрөөсөө соромжтойсэн багш. За, соромжоо даваад үз. За, саяг хацаас гарсан зүйлийг үзээд дараарай. За, чи юу авсан? Туршилт. За, дамжуулаад үзээд. За, дамжуулаад үзээд. За, маш батан сайж шүү.
харчлаа тийм ээ. За сая бидний таамагласан зүйл тийм ээ. Соронзон ямар зүйлээр хийсэн зүйл сорд металаар хийсэн зүйл соронзон татагдаж байна вэ? Тийм ээ. За тэрийг юу дээр бичээд гин. Дөршил дээр. Сая хийгээд үзсэн дөршилтууд маань нэрүү татагдсан байна уу? Бид зөв хийж өгөө гэж удаа дөршилсан заавал байж төгсөд бичиж. Heute war ich los, gell? Сайн туршилтаас ингээд бид нар туршлыг үзсэн тийм ээ. Соронзон татагдаж байгаа зүйлүүд өгдөг. Сайн туршилтнаас баг болгох соронзон зүйлүүд байгаа шүү дээ тийм ээ. За энэ сар судгаа тэр барай. За харъя. За эцэг юу татчихсан бэ хэлээрэй. Танаа юу татчих вэ? Багны цагаар. За танаа юу татчихсан? Ингээд бохтяа тэгвэл дүү. За танаа юу яасан? Чичгийн хавчаа. Танаа Сэрэг танаа авдаг. Зэнэ зайн энэ маань ямар зүйл гэж нэрлэх үү? Соронзон татагдж байгаа зүйлийг ямар метал юм бэ? Соронзон метал. Соронзон метал тийм ээ. За тэгвэл одоо бас нэг хэсэг татахгүй зүйлүүд байна тийм үү? Тэр зүйлүүд маань ямар юм зүйл татагдаагүй вэ? За тэр татагдсан зүйлүүдээ дахиад өргөх. Харъя. За бос нь нэрлээ шүү. Хаач мач батгаж өргөр. За танад юу таг байлаа. This going дэвтэр танц. Танад юу байлаа? Өнгөн цагаан хандгаас тэр гэдэг шүү. За танад шоод байгаа юм. Тэгээд танад хөлгүүр сэрсэрэ. За танад тэр дэвтэр цаан шит тийм ээ. За энэ татахгүй байгаа зүйлийг юм бол метал гэдэг үү? Өлгөр хэд хэдэн метал орж хийгдсэн байна уу? Хоёр ор тийм ээ. За тэгвэл бүгдээрээ одоо багаараа ярилцж байгаа. Соронзон татагддаг зүйл, татдаг зүйлээ багаараа ярилцъя. А би ч юу өгч цаас нь. Энд энэ цаасаар багаар өгч шүү. За манай багаа энэ дээр
багыг чи бүгдээр багаар тусдаа ядчих. Сантаны гэж. Манай багаар чи хэмжиж чад багаар чи. Урдаа багыг тайлбар бэлэг болчлаа гэж баг юм. За, самд байдаг гад. Урд тийм ээ. За, урдаа багыг бичиж хадчлаа гэж хэлээ. За, бичиж шүү. За, бичиж. Босны гэгээ барьж шүү тийм ээ. Дараагийн цомцоор гараад. Дөрөв аваа. За яачлаач. Нэг болтолоо. За чаасаа. Босны үгтэй хичээл хадаг.
Шинэ хоёр тааж үзье. Бусд нь анхааралтай тийм ээ. Талбайг төмрөөр хийсэн. Дэвтэр татагдаагүй модоор хийсэн учраас сэртний албаг татагдахгүй байсан. Бид хунзар талаар нь татаж үзсэн. Цамц тороо татагдахгүй даав өндрөөр хийсэн. Шил татагдахгүй эсээр хийсэн учраас. Дэвтрийг модоор хийсэн учраас татагдаагүй. Харин нэг удаа хийсэн хунзараар хийсэн учраас татагдаагүй. Сэрэг болохоор төмрөөр хийсэн учраас татагдсан. Цамц даавар хийсэн учраас татагдаагүй. Таглав. Тэд цаас үчээ татагдаагүй. Харин хадаас төмрөө хийсэн учраас татагдсан. Рууд дэс үчээс татагдаагүй. Олны талбай төмөр үчээс татагдсан. Даавгаар цамцыг хийсэн болохоор татагдаагүй. Бүрийг төмрөөр хийсэн учраас татагдсан. Дэвтэр модоор хийсэн учраас татагдаагүй. Халбар хөнгөн цагаанаар хийсэн учраас татагдаагүй. Цамц даавгаар хийсэн учраас татагдаагүй. Зүү төмрөөр хийсэн учраас татагдсан. Сад нийтээр танад нийцсэн байна уу? Танад хамгийн супер өгдөө. За харъя. Соронц төгөд юу ямар түүхтэй юм бэ гэхэд одоос 2000 гаруй жилийн өмнө грекчүүд төмрийн үрцгийг өөртөө дачих чадвартай үл мэд тийм чулуу олж илрүүлсэн. Энэ чулуу бол сон зэв. Үүний дараа дундад Азийн магнезиа уулын чулуу ийм чанартай байсан учраас эндээс үүдэн магнит гэдэг үг дэлгэж үүний монголчууд соронц соронц гэж хэлсэн гинэ. Соронц энэ бидний татаад соронц юугаар хэлсэн зүйл болно? Чулуугаар хэлсэн зүйл тийм ээ. За соронц нь болохоор хараа дөрвөлж хэлдэг болох тийм ээ. Өөрөөр байхад дөрвөлжин байхад бас ямар вэ? Осоо хэлдэг код дугуйдаг тийм байна. За тэгвэл бид нар харъя. Соронц тэгвэл янз бүрийн хэлбэртэй байна тийм ээ. Соронцны яагаад юм олон хэлбэртэй байд юм бэ гэхээр бид нэг туршилт хийгээд үзээтэй бүгдээрээ. За энэ дээр юу байгаа вэ? За энэ танад соронцыг юм нэгдэд татаж чаддаг зүйл юм болоо чаддаггүй зүйл юм болоо юу ч бодож байна хүмүүс те. Яаж юм нэгдэж чадахгүй хаа. Чадна гэж бодож байна уу? За тэгвэл энийг үзээтэй тэгвэл. За энэ цаас байдаг уу? Цааснаа багшны бичгээр бичээр ингээд тавилаа. За энийг энэ хараа татаж үзье. Цаас оромцож яаж гэнэ? За гиснаш цаашаа хөдөлж яаж гэнэ? Явж тийм ээ. За тэгвэл ингээд цаавын яг бас энэ ямар цаас гэнэ? Бичгээр цааснаас гадна нэгэн зүйл байна тийм үү? За тэгвэл энэ цаавын нэгтгэх чадвар ямар хувь байт юм бэ? За тэгвэл энэ цаасан дээр энэ татчаа тийм үү? За энэ юу вэ? Юу вэ? Ном бай тийм ээ. Номдор сая бичгээ гаргачаарай. Яцсан. Тавьсан бичгээ гаргаж юугаар хийсэн зүйл лээ? Төмрөөр хийсэн зүйл тийм үү? За энэ харъя. Өтөж гэнэ хараарай. Яа гэвэл бай. Өтөхгүй л үү. За чимээ байгаарай. Энэ хараад ихтэй. За тэгээ соронцгүй гэсэн цаасны гүйсэн тийм үү? Одоо энэ дээр бол яаж гэнэ үү? Үгүй тийм ээ. За тэгээд соронц нэгтгэдэг гэсэн чи энийг яаж байна уу? Нэгтэж чадахгүй байх юм уу? За тэгвэл хараа. За тэгвэл энэ соронцын чи тавьчих. За дараа нь хараа одоо. За харъя. Сая. За одоо. Нөгөө яаж вэ? Хараа. Бүгд цааш цаана нэгтгэхгүй бүгдгээр гэж одоо яагаад гэнэ үү? Юу энэ ямар яхаа вэ энэ хоёр? Соронцны жижиг соронцны энийг яг болсон. Эвдэр чадахгүй байсан тийм ээ? Эвдэр том соронцоор хөдөлж чадсан юм уу? За соронцыг батг хүчин хараарай. Ингээд тавьчих соронцыг. За ингээд энэ соронц явлаа хараарай.
Яаж энийг ямар тохиолдолд энэ харамсад ач наадч юм бэ? Энэ хараа. Энэ ч юу? Атгаас тэгэхээр сонцог яг тусмаа. Хот тусмаа сонцод татах чадвар яадаг вэ? Агстай байгаа тийм ээ. За. Тушдаг авч. За бүгдээрээ сая хаяудаг нэгдгээ тавьсан ба тийм багууд. За. За та нарын би сая гарсан дүгнэлтээс чинь багш чинь ягаад нэг дүгнэлт чиг та нар сая гэсэвтэй. Ямар зүйлийг сонцод татдаг байсан? Ноор хийсэн дээ. Эмээ тэгвэл та нарын тэр гарсан дүгнэлтээс чинь багш зүгээр нэг хэсэг дүгнэлтээ гаргах тийм. Ямар зүйлүүд байдаг вэ хараа. Юу ч юм. Ноор хийсэн зүйл сонзон татдаг. За тэгвэл бидний өнөөдрийн нийгээс бичиж чи тэгвэл юу тохиолч байсан нь? Соронзод юу татдаг вэ? За соронзод юу татдаг вэ? Тэгвэл за соронзон метр соронзон бүсгэтад ярьсан юм уу? Соронзын хүч хэлбэр хэмжээрээсээ яадаг болно уу? Хамаа зүмийг татдаг байна. Заадаг. Заадаг ачаа. За соронз агаарыг жүүлчихгүй. Соронз усыг хэлж жүүлчихгүй. Жүүлчих дэмэ. А соронзны ойр зай дэлүү Чэр хот зайд яд болно уу? Агчээр үйлчлэхий баг цайд бид энэ дээр сонс тавьж үзсэн тийм ээ. За бүгдээрээ хэвтэртэй гарч ирж байгаа энийг ачаад тавьад энэ дугуйлыг бичиж. Бүгдээрээ. За хэвтэртэй бичих чимч байгаа. Багтаа наач шүү дээ. Тэр ажил хавцаа наач там цав боо. Аа тийч юу чиг ажил хавцаа тэр дээр наа. Цав. Хоёр наач таа. Тэр
юу бичих. Наа чадсан. Одоо ч юм байна. Баалалаа. Цаана таасаж байна. Эцэг эцэг амтэр хийж байна. Цаана авчих. Танаа дуусч гэдэг нь гол байгаа ш. Цаана сайн зэмж За бүгдээ харъя. Нэр төмрөөр хийсэн зүйл соромж татагдсан уу үгүй юу гэдэг хэдүүлээ батлаад үзээ. За энэ юу вэ нөө? Ямар хатбаг вэ? Төмөр хатбаг тийм ээ. Энэ төмөр хатбаг яг өсtöв. Энэ соромжоо татаж үзчихсэн тийм ээ. Тач юм. Тэр соромж яг байна уу? Нүг төмөр. Төмрийг таттай байг юу вэ нөө? Үнэн байна уу? За. Араа. За өшөө ямар нэг татагдгүй тань тэгээд байгаа тийм. Or фото байсан. Зэспогч төмөр чи яг фото тийм. За энэ дээр юу яачих вэ? Би нэрээ хараа. Атчаа нэг. За түбэл хэвэн гаатай. Бүгд энэ хоёр яг нэг нь татах нөгөө татахгүй юм лээ хоёр. Нэг энэ хоёр төмөр шүү. Биш. За тэгвэл энэ маань юу болов? Зэспог юу татдаг байна вэ? Тэгтээ бүгд байгаа тийм ээ. За бүгдээр хараа хүүхдүүдээ тэгвэл бидний хэлдэг юу байх нь үнэн байна тийм ээ. За юу яхаа үнэтэй тогтолтой бүгдээр нэг тоглоом тоглочих. Ингээд шүү 1 3 5 дугаар багийнхан болохоор нэг цаас тавьсан байгаа цагаанцаа тийм ээ. Энэ дээрээ бичгийг авчирд тавиад соронцоороо хөдөлгөж үзье. 2 4 дугаар багийнхан болохоор нэг соронцоороо босгоно бичгийг авчаараа энэ соронцоо яг тогтоо. За танаа хэд соромжоо байгаа армаа цэнаар болсон. Наад хамт дэшээр болохоор юу вэ? За шинэ зэрэг бичиг бичсэн хүүхдүүд нэг аваарай. Это хогоос хүн. За тэр таавар хараа шүү.
бүр нэг яваа. Тэр хачаар яг уу. Тэр сонс хамзаа босолч тэр сонсдоо татгаа. Хоёр хүн болохоор ичгэн хачаараа цаанаа тэр нэг сонс цаанаа байж бүснээ аваад тавцуу. Хараад танаа хүүбасаар хүнсэн шүү. Ама бичиг бай. Самцаа бай. Хана хэрэг жоох самцтай. За самцаа маань наач бай. За ихний үг тогтоод самцаа. За хоёр дараагийн үг тогтоорой гэх юм. Самцаа өндөр барьж. За. Агаарна. Наач муу маань байна. За танаа баг ингэж татсан. Чуудаа дондохтой нэг нэг сонцтой. За танаа яаж татсан? За энэ баг яаж татсан? За энэ гараад дүүнүүдээ доош цууд. За гэрч гараа. За. За. хацаа өгдөө. За самцаа яаж юу бавч юу? Тийм бай тийм ээ. За. За юу нэрээ чихэний таатаар бүгдээрээ чигсэн яа. Өнөөдрийн хичээлээс юу ойлгоо бид нар? За хэлээд гоо өнөөдрийн хичээлээс юу ойлгоо? За гэрч байцнаас. Шуур хийсэн зүйлс таран сарнсан тэгдэг юм байна гэж авсан. Чи нандя. Сууш болон хуванцар зүйл таран тавьдаг юм байна гэж. Чи юу ч юм. Хуванцар болон яав гэж хамсан тавьдаг юм. За энэ зүйлүүдийг бид нар өнөөдрийн хичээлээрээ мэдэж явж. За хараарай. Тэр гэрээ даалгавар бичиж өгч. За хаяцаа төстэй болон өөр ондоо туршилтыг гэртээ бас бий шүү заяа. Бид дараагийн хичээлээ өргөжлүүлээд үзье. Цаавчгаа. Хичээл идэвхтэй орсон суугчдаа баярлалаа. Так, чи хайртай цааш нэгэ.